Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Хуанлын хуудас эргэж 2012 он ард үлдэж хийж бүтээх эрч хүчийг хайрлсан 2013 он гарлаа. Үл хөдлөх хөрөнгийн техник зууч компани Синеглистэй хамтран бэлтгэдэг шинэ байр нэвтрүүлгийн шинэ оны анхны дугаар эхэлж байна. Бид та бүхэндээ шинэ орон сууцны үн ханс зах зээлийн чиг хандлага, барилгын болон үл хөдлөх хөрөнгийн салбарт болж байгаа шинэ соргон мэдээллүүдийг хүргэдэг үлээ. Нэвтрүүлгийнхээ эхэнд барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга Эрдэнэ бүрэнтэй манай сэтгүүлчийн хийсэн ярилцлагыг хүргэж байна. Сайн байцгаана уу үзэгчдээ. Манай зочны ярилцлагын цаг эхэлж байна. Өнөөдрийн зочноор барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга Эрдэнэ бүрэн оролцож байна. За шинэ он гараад удааг байна. Юуны өмнө танд шинэ оны минь төргий. За баярлалаа та нарт ч гэсэн. Эхний асуултаа иргэдийн анхаарлын төвд байсан 6% хүүхдээ зээлийн асуудлаар эхлэе л да. Энэ зээлийг авахаар 4000 орчим иргэн хүсэлт гаргасны 1100 гаруйг нь шийдсэн гэдэг тийм ээ. Боломжтой гэж үзсэн зээлийн асуудлыг ер нь шийдэх боломжтой засгийн газрын хуралдаанаар хэлцэнэ гэж оны өмнө ярьж ирсэн. Энэ ер нь хэдийгээр шийдэх болоо гэж иргэд их сонирхож байна л да. Энэ талаар та хариулах. Боломжтой гэж одоо материалаа өгсөн. За урьдчилгаагаа төлсөн байгаа нэг 700 орчим хүн байгаа. Гэрээ хийцэн. За яг тэр гэрээгээр тэгээд тэр хүмүүсийн тэр 700 орчим хүний хөрөнгийн их усрыг шийдэх боломжтой гэж яригдсан байгаа. Яг зөвөр яг шийдвэр нь бол бичсэн байдлаар гараагүй байна. Удахгүй гарчих واخ. Яг гэвэл эдийн засгийн яам, хөгжлийн яамнаас ч гэсэн одоо шийдийгээд ингээд хамтарсан тохиролцоонд ойлголт төрсэн байгаа нэг ойлголт. Энэ 6% орон сууцны зээлийн тухай ойлголт өөрөө анхнаас их буруу явцсан л гэж бид нар л үздэг байгаа. Яагаад тэгэхээр энэ бол нэгдүгээр нэг зорилтод яг тэр орлого багтаа хүмүүстэй бол хүрээгүй. Нэгдүгээр орон сууцны анх ярьжсэн энэ 6% зээл гарахад бол метр квадратын 650 төгрөгөөр одоо тохирноо. Тэгсэн тохиолдолд өгнө гэсэн ийм яриадсан энэ үндэ одоо болоогүй. Энэ нь хангагдаагүй. Хоёрдугаар яг орлого багтаа хүмүүстэй бас хүрээгүй. Ямар хүмүүс авсан бэ гэхээр орон сууцны корпорациас материал нь яваад төрийн банкнд очингод төрийн банк бол бас арилжааны банкны шаардлага тавьдсан. Тэгэнгүүт тэр боломж муутай орлого багтаа хүмүүс авах боломжгүй болоод арилжааны банкнаас зээл авах гээд материалыг бүрдүүлж ирсэн хүмүүс тийшээ хоширцсан. Ингээд одоо арилжааны банкнаас зээл аваад орон сууцаа авах боломжтой тийм хүмүүст нэгдүгээр очсон учраас тэр бол нөгөө энэ 6% зээл бол зөвхөн улс төрийн шоу болол яг одоо орлого багтаа хүмүүстэй бол хүрч чадаагүй. Харин ч бүр эргээд одоо энэ 6% хүүний зүрэг нь төсвөөс болж байгаа шүү дээ. Тэгэхээр юу болсон бэ гэхээр нөгөө орлого багтаа хүмүүс чи эргээд татвар янз бүрийн ямаараа боломжтой хүмүүсийн байр авах мөнгийг хуваага төлөлцөд ихсэн. Ийм буруу замрал орцсон гэж ойлгож байгаа. Хоёрдугаарт бол нэгэнт нөгөө хямд үнээрээ тохирч чадаагүй учраас энэ бол яг 6% хүү гэдэг нь өөрөө тэр хүмүүстэй эдийн засгийн хувьд одоо тусдын болж чадахгүй болсон. Яг тэгэхээр байрных нь үнэ өсчөнгөд 1 м квадратын сая төгрөгөөр аваад 8% хүү төлөх, 12% хүү төлөх, за сая 500-аар аваад 6% хүү төлөх хоёр зарчмын хувьд бол арай адилхан болж эхэлсэн учраас энэ бол өөрөө бас зөв арга байгаагүй юм байлээ. Тийм учраас бид нар бол цаашдаа энэ бол болохгүй байна. Энийг бол өөрчлөё гэсэн ийм дүгнэлтэд хүрсэн. Тэгээд одоо ингээд өөртөө шинээр санхүүжилтээ бас яаж шийдэх үү гэдэг арга замаа бол сурлаад яриад явж байна. Удахгүй шийдэгдээд ингээд явж байна. Харин одоо тэр түрүүнд хэлдгээр тэр нэгэнт одоо ингээд хүмүүс гэрээгээд дуршлага толцсон бол тэр хэмжээний тэр хүмүүсийн хөрөнгө мөнгийг бол шийдэд явъя гэсэн юм л байна. Өмнөх засгийн газрын үед хэрэгжиж эхэлсэн 100,000 айлын орон сууцны хөтөлбөрийг шинжлэлийн засгийн газар үргэлжлүүлэх болов уу яах вэ гэж хүмүүс их асуух юм л та. Үргэлжлүүлэхгүй ингээд зогсооч юм болов гэр хороол руу төлхөө анхаарат байна гэсэн тиймэрхүү асуултууд их байх юм. Мэдээж өмнөх засгийн газар бүр тэрнээс өмнө жил 2006 оноос эхэлсэн л одоо 40,000 гэж гараад ингээд явж чад тийм зүйл дээ. Мэдээж
бас их сайн үр дүн хүрч чадахгүй байсан. Энэ бол бас улс орны мөнгө төгрөгийн асуудалтай холбоотой барилгын салбар хамгийн гол зүйл бол нөгөө дэд үтцтэй маш их хөрөнгө зардаг. Тийм учраас бид нар тэлж чадахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар бол одоо барилгын байгуулалтын Улаанбаатар хоттой хамтарч маш ойрхон ажиллаж төлөвлөж Улаанбаатарын 2020 он хүртэлх төлөвлөлтийн асуудлаа шийдээд ингээд одоо дистралт нэлээд тийм бодлоготой байдлаар цаашаа явахгүй бас болохгүй юм байна. Тэгээд энэ бүгдийг ингэж уялдуулж явах, энэ бүхнийг уялдуулахын төлөө хоорондоо одоо нэг ойлголт төрхийн төлөө сая сүүлийн хэдэн сар бол бас нэлээд цаг хугацаа ороод ер нь одоо бол ингээд нэгдсэн ойлголтод бүгд хүрээд ингээд явж байна. Бидний хүрсэн нэгдсэн ойлголт маань юу вэ гэхээр хамгийн хүнд хэцүү байгаа энэ гэр хорооллынхаа дахин төлөвлөлтөнд оруулахын дээр нэгдсэн байдлаар анхаарлаа хандуулъя гэдэг дээр нэгдүгürt ойлголт төрж байгаа. Хоёрдугаарт бол гадагшаа Улаанбаатарт бас тэлий дэд үтцээ тавьж өгье. Ялангуяа тийм шинээр үүсэж суурьшлийн бүсүүд рүүгээ орон сууцжуулах ажлаа бас давхар хий. Энийг яаж орхитуулахгүй гэсэн ийм үндсэндээ 2-3 зүйл төр санаа нэгдсэн. За дараа нь бол барилгынхаа материалыг одоо дотоод гол түүхийдэд дотоод бүрэн хангадаг болох юм зорилт тавьж байгаа. Ялангуяа бид нөгөө бондноос орж ирж байгаа мөнгөө бол мөнгнөөс тодорхой хэмжээгээр барилгын материалын үйлдвэрлэлүүдэд тавьж өгье. Хоёрдугаар дэд үтцтэй анхаарч өгье. Тэгээд ингээд өгчих юм бол нөгөө барилгын нийлүүл талаа ингээд хангалттай болгоод ирчихвэл эх жилээс түүний дараагийн жилээс бол барилгын үн ингэж хамаагүй савлдаг тийм юм бол байхгүй болно гэсэн ойлголттой байна. Тэгэхээр одоо жишээл энэ 6% хүүч нь бол эцсийн дүндээ юу болгосон бэ гэхээр барилгын үнийг л хөөргөд өгч байгаа шин. Анх энэ 6% үг эхлүүлж яхад одоо 850 сая төгрөгийн үнэтэй метр квадрат нь одоо бол ингээд сая 700-аас дээш ингээд гарч явж байгаа. Тэгэхээр бид нэр нийлүүлэлт талаа илүү анхаарч ижиж барилга байшингаа барьж ижиж тэр хэрэглэгчтэй нөгөө иргэдэд дэмждэг моргчийн зээл өгдөг хүүгээ багасгадаг энэ юмнуудаа явуулахгүй бол иргэдэд дэмждэг сонгуул монгол харахлаараа хүмүүсээс саналаа цуглуулах гал дэмжиж байгаа юм шиг харагдаж байгаа боловч эцсийн дүндээ эргээд хохироочж байгаа л тийм болж байгаа барилгын үнийн өсгөж өгөөл. Тэгэхээр энэ бодлого бол үргэлжлээд явж байгаа. Харцангуй сая сүүлийн хэдэн сар бас нэлээд ойртож нэгтэрч нийслэлтэй ялангуяа хөгжлийн хаантай ингээд хамтарч ялсны үдэнд бол бодлого юу бол нэлээд тодорхой болцсон. Одоо ингээд хавар ажил эхлүүлэхэд бүх юм бэлэн байлгахаар л ажиллаж байгаа. Барилгын компаниудыг шинэ суурьшлийн бүс рүү биш харин гэр хорооллын дахин төлөвлөлт рүү оролцох юм бол илүү улсаас татаас өгч харж үзнэ гэсэн тиймэрхүү чиг хандлагатай байна. Тэ нөгөө илүү иргэдтэй одоо гэр хороолол руу ажиллахад бас хөрөнгө оруулагчид маань амар бол энэ одоо шинэ суурьшлийн бүс рүү хандлага байж магадгүй байсан учраас бид нэр бас тэрийг тэнцүү болгож өгөхийн тулд гэр хороолол руу ажиллаж байгаа барилгын компаниудад илүү давуу талуудыг бий болгох. За шинээр суурьшлийн бүсээ бол жишээлбэл нөгөө газрыг нэгэнт дэд үс тавьж байгаа учраас үнийн хувьд тохиролцох ч юм уу тийм тодорхой үн бид нэр тавьж өгч юм уу эсвэл одоо яа тийм газрын үнэтэй болгох ч юм уу ийм байдлаар шийтгэр болж байгаа. Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах гэж барилгын компаниуд нэлээд цагаа өрдөг. Энэ хугацааг багасгах талаар бол яригдчихсэн. Нөгөө нэг цонхны үйлчилгээний ажил нь хэрэгжээд эхэлчихсэн байгаа юу? Барилгын яам бол ийм л үндсэн гол чиглэлээр эрх зүйн хувьд, бодлогын хувьд бол ийм юмнууд хийж байгаа л да. Нэгдүгээрт бол газрын тухай хуулийг шинээр зохицуулаад багц хууль явж батлуулах гад одоо засгийн ганц дүрм марагдаад энэ чуулганаар багтаад орж байгаа их хөрлөр. За хоёрд нь бол дээр нь хот төлөвлөлтийг яаж зохицуулах вэ гэдэг юм зохицуултын хууль явж. За ингээ хот төлөвлөлт зохицуулаад ийм одоо барилгаа яаж барих вэ? Барилгын тухай хууль. Барилга одоо хуучин манай барилгын тухай хууль бол их ерөнхий тийм төрийн
эрх үүрийг зааж өгсөн л тийм хууль. Тэгээд одоо шинээр хуулийн төсөл боловсруулж байгаа. Гэхдээ энэ хуулийн төсөл боловсруулаад батлагдах хүртэл бас цаг алдахгүй тулд энэ хуучин одоо байгаа барилгын хуулийн хүрээнд маш олон асуудал бол энэ журмаар зохицуулагдаад явчихдаг. Тэгэхээр энэ журмаар их хурлаар батлагдах хуулиас наан энэ хуулийнхаа өрөөнд журмаар зохицуулж байгаа хэсгээ бас шинжилээд авцсан байна. 12 сарын ихээр сая засгийн газрын тогтоолоор батлагдсан шинэ журам гарсан. Энүүгээр бол энэ ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, за улсын гомдол хүлээлгчийн хооронд харилцааг бол үндсэнд нь шинжилсэн. Хуучин бол ерөөсөө улсын хэмжээ бүх одоо нэг давхар байшин барьсан ч вэ, 20 давхар байшин барьсан ч вэ, онгоцны худал барьсан ч вэ бүгд бол нэг л газраас зөвшөөрөл авагдаад нэг л газраар зураг нөгөө экспертиз магадлал нь хийгдэл тэгэл улсын комисс хүлээж аваад техникийн комисс хүлээж аваад улсын комисс хүлээж аваад ингээд юм маш олон процедур үндсэндээ зөвхөн энэ юунуудыг ингээд тоолоод яахлаар 200 гаруй хоног зарцуулдаг энэ зөвшөөрлөөр холбоотой юм. Бараг 60-70 гаруй үсэг цуглуулдаг ийм юмтай байсан. За энэ бол өөрөө манай барилгын салбарын хөгжлийг боомлсон нэгдүгээрт, хоёрдугаарт одоо нэг хээл ахуул янз бүрийн юм чинь одоо гааруулсан. Гуравдугаарт бол хариуцлага хүлээдэг тэр механизм байхгүй болсон. Төр хэдийгээр ингээл хянаал гарын үсэг зураал хариуцлага хүлээх гээд байгаа юм шиг, хүлээх гэж байгаа юм шиг ингэж авдаг мөртлөө нэг ч тохиолдолд хариуцлага хүлээж үзээгүй. Хариуцлага хүлээх ямар ч механизм байхгүй. Нэг л олон гарын үсэг цуглуулаад дараа нь тэр байшин ч юм уу нураа дундлаа гэхэд ямар ч хариуцлага байхгүй ийм тогтолцоо байсан. Сая яаж шинжилсэн бэ гэхээр бүх объектуудаа рискээр нь ангилаад 3 ангилсан. 3 ангилт хуваацсан. За өндөр рисктэй бол яам хариуцаа зөвшөөрөл өгөөд явчих. Дунд зэргийн рисктэй гэж үзэж байгаа хэсгээ бол хот аймаг орнууд ингэ шийдэж явждаг. За риск багтай гэж байгаа одоо 2 дугаар ангиллаа бол нөгөө бариулж байгаа хүмүүс жишээл 2 давхар жижигхэн хаус барьж байгаа хүн бол заавал тэр ажил эхлүүлэх зөвшөөрөл аваад магтлаа хийлгээл тэгэл техникийн комисс улсын комисс гэдэг тэр одоо бол хуучин бол тийм байл ш. Тэгээ улсын комисс хүлээж авсан байж ш надад чинь бүртгэн гэдэг ингээд хүм зовоогддог. Тиймээс одоо бол тийм бол байхгүй болж байгаа. Тийм учраас одоо бол нөгөө барилга барьж байгаа хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүс бол за миний барьж байгаа объект бол аль ангилалд нь огтхно гэдгийг харж байгаа л за би тэр хүмүүстэй л харьцах юм байна гэдгийг мэддэг болсон. Тэгэл ингээд задлцхлаар нөгөө нэг газар дээр очиж овоордог, нэг хүмүүсээс очиж гарын үсэг авах гэдэг тэр юмнууд бол үндсэндээ задраад маш их тийм боломжийг бий болгож байгаа л гэж ойлгож байгаа. Ингээд нөгөө ажил эхлүүлэх, хөрвүүлэх магадлал их энэ хугацаануудыг бүгдийг багасгаад өгж байгаа. За улсын комисс, техникийн комисс хүлээж авах энэ процессыг бас өөрчилсөн байгаа. За энэ бол ямар үр дүнтэй вэ гэхээр нэгдүгээр ингээд боломжтой болгоод өчглөөр нэгдүгээрт бол үн амьдч байгаа. Яг тэгвэл тэр нөгөө хээл ахуулын удаан хугацаанд нөгөө банкны хүү мөнд ингээд төлсөн бүх тэр өртөгч нь бол маш их өндөр болж байгаа учраас энэ ялангуяа орон сууцны үнд бол маш ихээр нөлөөлж байгаа. Нөгөө өнөө бүгдийн шингээж байгаа л зарчиж байгаа шүү дээ. Ингээд ирэхлээр бид нар бас нэг талаараа энэ бол нөгөө төрийн зүгээс тэр үйлчлэгийг тэр төрийн юу чинь эрх дарах биш. Тэр нөгөө барьж байгаа барилга барьж байгаа хүмүүст ч үйлчлэх тэр чиглэлээ илүү цаашдаа ингээд бариад явах тийм юутай болно. Хоёрдугаарт бол барилга барьж одоо барилгын компаниуд ч үндсэндээ дандаа зээлэн дээр явдаг. Ийм удаан процесстэй ийм удаан хугацаатай бол нөгөө банк өгж байгаа банкнууд ч рискээ бодоод хүүгэн өндөр тавих хугацаагаа багасгах гэдэг юм маш хүндрэл учруулдаг асуултаа. Тэгээ энэ бүх юмнууд маань ингээд хурдан шийдэгдээд нөгөө ялангуяа зөвшөөрөл олгож байгаа хэсгийн тэр дарамтууд хэрэггүй шаардлагагүй тэр олон гарын үсгнүүд тэр нь багасаад ингээд явчихлаар банкд ч гэсэн хүүн багасаад хурдан зээлээ өгөөд тэр төрлийн чинь хурдан барьж бариад яваад ингээд болох учраас ингээд явах юм бол нөгөө банкны хүүн мөч гэсэн багасаад нөгөө барилгынхаа үндийг бас суур үндээ бас нөлөөлөд явчих юм байна гэсэн ийм ойлголттой. Тэгээд энэ бол бодлогын яамны хувьд хийсэн ихний одоо томоохон алхам болсон. Манай барилгын компаниуд ч гэсэн маш их тийм одоо сэтгэл дүүрэн эрх авраас бол бас энэ
гарын өвсөг цоглоод тэр юм маань арай багасхандаа гэсэн юм юутай байгаа. Нэлээд тийм ажил хий гэсэн одоо томхон бүтээн байгуулалт болох гэж байна. Ийм байдалтай байгаа. Тэгээд бид нар цаашдаа барилгын тухай хуулиа бас ингээд шинжилээд өөрчлөлт явуулбал бүр одоо сайхан болох юм аа, шин тогтолцоонд орох юм аа. Энэ барилгын салбарын хөгжил бол өөрөө том алхам хийх юм аа гэсэн ийм бодолтой байгаа. За үүний дараа бол бид нар барилгынхаа норм дүрм стандартыг бас шинжлэх ийм үндсэн 4-5 шинжиллийн барилгын яам бол хийж. Эрхэм үзэгчдээ өнөөдрийн зочны ярилцлагын цагаар барилга хот байгуулалтын яамны төрийн нэрийн бичгийн дарга Эрдэнэ Өрөнтэй ярилцлаа. Манай зочноор оролцсон танд баярлалаа. За баярлалаа. Танай телевиз үзэж байгаа үзэгчдэд бас шинэ ондоо илүү их аз жаргал сайн сайхныг хүсэн ерөө. Тэгээд барилгын салбарын бодлого бол энэ хавраас эхлээд одоо бидний шинжилж өөрчилж байгаа бүх юм маань мэдрэгдээд ирэх байх. За ингээд илүү тийм шин одоо төлөвлөлт сайхан ногоон орчинтай стандарт дээшилсэн тэгээд тийм өндөр үнэтэй биш ийм одоо орон сууцаар орчин нөхцлөөр манай иргэд одоо бүгд Улаанбаатарчууд маань Монгол улсад яриа иргэд маань монголчууд маань бүгд хангалтын төлөө одоо бид бүхэн ажиллаж байна. Тэгээд энэ бүхэн маань иргэд та бүхний оролцоо бол бас их чухлаа. Тийм учраас бүгд одоо хамтраад явахд бол удахгүй энэ ажлынхаа шинжилгээний үр дүнг үзнэ хаа гэж найдаж байна. Одоо Хямдрал урамшуун